Библи байна. Иохан 14-ийн 23-аас 26. За бүгдээрээ хамтдаа нэгэн дугаар зэрэг уншъя. За Иохан 14-ийн 23-аас 26. 3. Есүс хэн нэгэн намайг хайрлвал үгийг минь тэр сахих бөгөөд эцэг минь түүнийг хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдрнаа. Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг минийх биш, харин намайг илгээсэн эцгийх билээ. Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулгах болно. Амен. Амен. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Есүсийн хайрын хэл гэсэн сэдвээр эзний үгийг хамтдаа харцгаая. За юуны түрүүн өнөөдөр ч гэсэн эзэн бурхны онцгой хайр, онцгой ивэл нэгүсэл бидний дээр байгаа. Бидний дээр үргэлж байдгийм аа. Одоо ч гэсэн байгаа шүү гэдгийг та нартай хэлэхдээ одоо маш их баяртай байна. Хажуу талын өндөө хэлье та. Бурхан танд маш их хайртай. Амен. Учир нь бидний эзэн бол сайн хончин юм аа. Амен. Сайн хончны шинж нь юу вэ? Хондоо мэддэг. Хондийнхаа төлөө амиа өгдөг. Амен уу? Есүс намайг мэдж байгаа. Бурхан намайг мэдж байгаа гэдэг бол биднэрт маш их урам зориг өгдөг, баяр хөөр өгдөг, итгэл найдвар өгдөг. Бас миний төлөө загалмаа дээр өөрийгөө золиос болгож өгсөн, бас дахин амилсан гэдэг энэ мэдлэг бидний дотор байвал бидрийг ядгүй хүчрхжүүлдэг, зоригжуулдаг юм аа. Амен уу? Амен уу? Бүгд хамтдаа эзэндээ баярлалаа гэдээ алгаа ташъя. Баярлалаа эзэн. Амен. Амен. Бид яг энэ ивэл нэгүслийн төлөө өдөр болгон цаг хорон мөч болгон түүний өмнө талархаж, алдрыг өргөж, ингэж одоо амьдрах учиртай юм аа. Бас бид нар энэ сайн мэдээг, энэ баярт мэдээг Бурхан танд хайртай, таныг мэддэг, таны төлөө амиа өгсөн юм а гэдэг энэ үгийг дамжуулж явах үүрэгтэй. Амен уу? Эргэн тойрондоо тунхаглаж явах үүрэгтэй юм аа. Тийм учраас хажуу талын үнд хэлье да. Сайн мэдээ тараая. Сайн мэдэн дээр төвлөрьё. Амен. Амен уу? Амен. Сайн мэдээ намайг ч авардаг, нөгөө хүнийг ч авардаг Бурхны хүч юм. Амен уу? Бид нар энийг мэддэг байх ёстой, бас бид нар үнийг хэрэгжүүлдэг байх ёстой маа. 2013 онд дэлхийд даяар нэгэн шууган одоо тарьсан үйл явдал болсон байгаа. Энэ юу вэ гэсэн чинь Испани Бенидорм гэдэг хотын зүүн ирэг дээр одоо тэр хотын зүүн тал далайн ирэг юм байна. Газар дундын тэнгисийн ирэг дээр байдаг аялал жуулчлалын тийм одоо газар хотын хэсэг дээр болсон явдал. Энэ ямар явдал байсан бэ гэвэл Интемпо гэдэг нэртэй нэгэн барилга байсан. Энэ барилга анх баригдахдаа 20 давхар баригдахаар зураг хийгдсэн. Гэхдээ 20 давхар байшин баригдаж явах явцад зургийг өөрчилж 47 давхар болгоно, 47 давхрыг нэмж хийгээд нийтдээ 100 одоо тий 10 хэдэн давхар ийм байш 119 давхар байшин болсон юм байна. Зургийг гаргаад өгдөө зургийн нөгөө явуулсан. Энэ байна тийм ээ ийм одоо байшин байдаг. Ингэж одоо энэ байшин ингэж хувирсан. Гэтэ хамгийн гол нь энэ барилгын 27-оос 47 давхар хүртэл барилгыг барихтаа лифтийг мартцсан. Лифт 47-оос 27 давхар хүртэл баригдсан тэр хэсэгт нь лифт байхгүй. Тэрнээсээ болоод шууган тарьсан. Лифтээ мартаж барин гэж юу гэсэн үг вэ? Тэ? Бүр яаж ч боцсон ойлгомооргүй. Мартах юм байхаж энэ ч одоо арайч тэ яаж лифтээ мартдаг байна гэмээр. Тэгээд 1-ээс 27 хүртэл лифт байгаа. 27-оос 47 хүртэл лифт ажиллахгүй, лифт байхгүй. Лифтийн одоо нөгөө нэг тийм зураг төсөл, тоног төхөөрөмж тэнд байхгүй. Ийм одоо байшин. Эннээсээ болоод бөөн одоо шууган болсон. Тэ мэдээс сүүлд нь барилгын гадна давхар юм нэмэлтийн байгууламж бариад тэрийгээр нь лифттэй ингээд болсон ч гэсэн эннээсээ болж маш олон одоо цаг хугацааг алдаж, маш их мөнгө санхүү зарцуулж, маш том алдагдал амсаж, маш том шууган тарьсан
Хүн болгонд шоконд орсон ийм одоо үйл явдал болсон юм байна. За тэгвэл яг үүн шиг бидний амьдралд яасан ч мартаж болохгүй, яасан ч орхиж болохгүй зүйл гэж байдаг. Мартах юм тусдаа, орхих юм тусдаа, тийм ээ? 27-оос 47 давхар хүртэл байхдаа лифтээ мартна гэдэг бол байж болохгүй явдал. Тэрэн шиг бидний амьдрал хизээж байж боломгүй, мартаж боломгүй зүйл байгаа. Энэ юу вэ? Амен. Мундаг штэ. Амен. Манай нандаа хамгийн мундаг. Амен. Энэ бол Есүс буюу Бурхны хүсэл юм. Над руу чиглэсэн Бурхны хүслийг бид нар амьдралдаа амьдрч байхдаа мартаж болохгүй. Хасч болохгүй. Хэрэг бид нар энийг мартаад хасчих юм бол яг энэ барилга шиг инээдтэй амьдрал болно. Та хичнээн гой далайн ирэг дээр байсан ч гэсэн 27-оос 47 давхар хүртэл шатаар алхдаг байшин байвал худалдаж авах уу? Авахгүй штэ тий. Яаж худалдаж авах юм? Авахгүй штэ. Тэрэн шиг над руу чиглэсэн Бурхны хүслийг мартаад, над руу чиглэсэн Бурхны төлөлгөөг мартаад амьдрчихвал яг энэ барилга шиг хиндэж хэрэггүй, ашиггүй, хэцүү, бэрх амьдрал болно хуурдаг байна. Амен уу. Тийм учраас бид нар тийм ээ цаг мөч хорон болгонд эзний хүсэл юу вэ? Надаас яг юу хүсдэг вүлээ гэдгийг дандаа бодож, санаж, амьдрчээж бидний амьдрал жинхэнэ зураг төслийн дагуу, номын дагуу баригдсан амьдрал болно гэсэн үг юм аа. Хайрын 5 хэл гэж гэр бүлийн зөвлөх зохиолч Гари Чампион гэдэг хүний боловсруулсан ойлголт зөвлөгөөний одоо ухаанд байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүн юу гэж үздсэн бэ? Хүн болгоны хайрыг хүлээн авч бас хайрыг илэрхийлж байгаа байдлууд нь өөр хүн болгонд өөр хайрын хэл байна. Ерөнхийдөө энэ нь 5 байна гэж үздсэн байгаа. Та нар бүгдээрээ зөндөө сонсч ирсэн энэ талаар хамгийн ихний хайрын хэл бол урам зоригийн үг. Хайр, талархал, магтаал, урам зориг өгсөн одоо үгийг сонсож байгаа хүн энэ хүн намайг хайрладаг гэж мэдэрдэг хүмүүс байдаг. Жишээлх юм бол чи үнэхээр сайн ажиллалаа, би чамд хайртай, чамаар би үнэхээр бахархаж байна гэдэг үгийг сонсохороо хайрлагдж байгаа мэдрэмж аваад урам зориг хүч ороод идэг хүмүүс байдаг. Тэгвэл хоёрдугаарт нь хамтдаа чанартай цаг өнгөрөөж байгааг хайр гэж мэдэрдэг хүн байгаа. Анхаарлаа өөр дөр нь төвлөрүүлээд өөртөө цуг байгаад ингвэл намайг хайрладаг гэж мэдэрдэг хүмүүс байдаг. Жишээлх юм бол утсаа хоош нь тавиад анхаарал хандуулаад чихээ тавиад ярилцах, хамтдаа алхах, хамтдаа болцоонд явах иймэрхүү цагуудыг, ийм чанартай цагуудыг одоо хамтдаа өнгөрүүлвэл хайрлагдж байгаа гэж ойлгодог. За дараагийнх нь бэлэг авах. Бэлэг авахаараа энэ бэлэгний одоо үн цэнтэй биш, бэлэг авангуудаа тэр хүн юуг мэдэрдэг вэ? Намайг бодож ирсэн байна. Надад хайртай болохоор л тийм ээ, надад бэлэг өгч байгаа юм байна гэд асар их баярлдаг. Жишээлх юм бол дуртай амттанг нь авч өгөх, тийм ээ, аяллаас одоо яваад ирэхдээ жижиг одоо дурсгалын зүйл авчрах юм уу, гар хийцийн бэлэг өгөх ч юм уу, тийм ээ, иймэрхүү зүйлээр. Бид нар сая Эдо 15-ыг биод хийсэн. Тэгээ биог хариуцдаг Чука пастрын хайрын хэл нь бэлэг юм байна. Ялангуяа чиз кейк юм байна гэж ойлгосон байгаа. Тэг зүсэм чиз кейк аваад өгөхөөр баярлдаг. Чука пастор маань бас үнэхээр амьдралын хүнд бэрхийг тулсан нэгэн байгаа. Тэгээд эхнэр нь бөөрийн дутагдaltaа олон жил одоо диализын аппаратанд ороод тэгээд эцэст нь тэр нэг бөөрөө өгсөн эхнэртэй. Эхнэрийнхээ амийг аварсан ч гэсэн эхнэр бас хамт амьдарч агаад 2 жил билээ 3 жилийн өмнө мөнхийн улс руу явсан. Ийм одоо нэгэн тэг үнэхээр бас эр хүний хувьд бол өрөвдөлтөй ийм одоо байдалтай. Тэгээд тэр хаа байсан биод очиж тийм ээ хөдөө хөхөрч гадаагаа андаж тэр том байгууламжийг авч явах гэж одоо олигтой итгэгчд гэдэг хүн байхгүй тийм ээ ингэж явж байгаа. Тэгээд очиод урам өг хэлэхэд нүдэн дээр баярлдаг юм байлаа. Тэгээд кек авчирч өгөр бүр баярлах байх гэхдээ би авчирч өгөө миний өмнөөс хэн нэгэн хүн өгсөн байхтай маш их баярлсан байсан. Тэгээд ийм одоо хайрын хэлтэй хүн юм байлаа. Тэр яг ийм хайрыг хэлтэй хүмүүс байдаг. Урам зориг үг ба бэлэг. Тэр нэг хүн нэг л хэл биш, нэг хүнд бас нэг гол хэл, нөгөөдөл нь давхар ингээд жижиг хэлүүттэй байдаг гинэ. Хүн чих одоо янзын бүтэц зохион байгуулалтад орших байгаа. За дөрөвт хайрын хэл бол үйлчлэх юм байна.
тусалж, дэмжиж байгаа үйлдэлээр хайрыг мэдэрнэ. Жишээлбэл гэрээ ажил, туслах, хоол хийх, ачаа дарамтыг хөнгөвчилж өгөх зэргээр хайрлагдж байгааг мэдэрдэг. За дараагийн 5 дахь нь биеийн хүрэлцээ. Эрүүл тохиромжтой байдлаар биеинд нь хүрэхээр хайр мэдэрдэг хүн байна. Жишээлбэл тэврэх, гараас нь хөдлөх, мөрөн дээр нь гараа тавих зэрэг ийм байдлаар хайрыг мэдэрдэг 5 янз байдаг. За бид бусдыг хайрлая гэвэл нөгөө хүнийхээ хайрын хэлийг мэдж яах нь чухал. Яагаад гэвэл хүмүүс ихэнхдээ өөрийнхөө хайрын хэлээр өнөө хүндээ ханддаг. Би өөрөө хайрыг юу гэж мэдэрдэг вэ? Тэр хаялаараа нөгөө хүндээ яриад идэг. Тэгэл нөгөө хүний хайрын хэл нь өөр байж болно. Тийм учраас би хичнээн хайраа хэлсэн ч нөгөө хүн нь хайр гэж ойлгохгүй, намайг хайрлахгүй байна гэд бодоод байх магадaltaй. Тийм учраас нөгөө хүнийхээ хайрын хэлийг мэдээд тэрийгээр нь хайрлвал тэр хүн хайр гэж мэдэрч, тийм ээ, хайрыг мань бүрэн ойлгож хүлээн авах боломжтой юм аа. Дитул номны 6-гийн 4-дээр сонс Израиля. Эзэн бол бидний бурхан бөгөөд ганц эзэн. Чи эзэн бурхнаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрл гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бидэнд эзэн бурхнаа хайрлах тушаал өгөгдсөн. Бид нар эзэн бурхнаа хайрлах үүрэгтэй. Бид бол сүнслэг Израиль. Бидний бурхан бол цор ганц бөгөөд бид түүнийг хайрлах ёстой юм аа. Тэгвэл бид нар яаж энийг хийх вэ? Энийг хийхийн тулд бидний бурхны хайрын хэл нь юу юм бэ гэдгийг мэдэж түүгээр нь хийвэл бид бурхнаа хайрлсан болно гэсэн үг. Амен уу? Амен. Тийм учраас бид Есүс Христийн их эзэн Есүсийн хайрын хэлийг сэрээрээ ойлгож мэдрэх нь чухал байгаа. Аль хэдийн өглөө болоод баг өд өнгөрөөд их өд болох гэж байна. Сэрээрээ унтахгүй шүү. Амен. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Христийн хайрын хэлийг мэдэх чухал юм аа. За тэгвэл өнөөдрийн ишлэл бол баг тайлбарлаад авах юм байхгүй. Бид нар зөвхөн уншихтал ойлгомжтой Христийн хайрын хэлийг мэдэх боломжтой байгаа. За бүгдээрээ хамгийн эхлээд 23-24-ийг уншийе. Бүгдээрээ хамт тогтоод уншийе. Есүс хэн нэгэн намайг хайрлвал үгийг минь тэр сахих бөгөөд эцэг минь түүнийг хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдрнаа. За энийг зөвхөн 23-ыг тийм ээ, хэн нэгэн намайг хайрлвал үгийг минь сахидаг гэж байна. Есүсийн хайрын хэл юу байх нь вэ? Үг байх нь шүү дээ. Үг байх нь байна, тийм ээ? Үг байх нь. Тэгээд цааш нь харуул тэгвэл эцэг минь түүнийг хайрлана. Бид гэж олон тон дээр эцэг ба Есүс хоёр очоод хамт байна. Тэгвэл Есүсийн хайрын хэл бас дараагийнх нь хайрын хэл нь юу байх нь вэ? Хамт байх. Амен уу? Есүсийн хайрын хэл бол үг юм аа. Түүний үгийг сахин биелүүлж үгэнд нь орж ивэл Есүс юу гэж боддог байх нь вэ? Намайг хайрладаг юм байна. Надад хайртай юм байна гэж ойлгоно гэж өөрөө хэлж өгч байна. Тэгээ зогсохгүй хамтдаа байна. Хамт байхыг тийм ээ бас одоо юу гэж байгаа вэ? Намайг хайрладаг гэж би ойлгох болно гэж өнөөдөр үгнээс бид нар харах боломжтой байгаамаа. Амен уу. Тэгэхээр Есүсийн тушаалыг биелүүлье. Есүсийг хайрлая. Бурханд хайртай байя. Бурхныг баярлуулъя. Үргэлж бурхантай цуг байдаг хүн байя гэвэл биднэрт хийх ёстой зүйл бол түүний үгийг сахин биелүүлэх. Үгэнд нь орох, үгээр нь амьдрах, үгийг нь унших, үгийг нь мэдэх явдал юм аа. Амен уу? Амен уу? Хажуудлын үндэ хэлье та. Есүсийн хайрын хэл бол үг юм аа. Үгийг нь сахиа. Есүсийн хайрын хэл бол хамт байх юм аа. Үгээр нь дамжуулан хамт байя. Амен. Амен. Үнэхээр гайхалтай. Амен уу. Тэгээ 24 дээр дахиад тодруулсан байгаа. 24 дээр намайг хайрладаггүй нь миний үгийг сахидаггүй. Миний үгийг сахидаггүй хүнийг би намайг хайрладаггүй хүн гэж бодноо гэж хэлж байгаатай адилхан байгаа үстэй, тийм ээ? Миний үгийг сахидаггүй, миний үгийг уншдаггүй, миний үгийг тооддаггүй, миний үгийг биелүүлдэггүй хүнийг би юу гэж бодох вэ? Надад хайргүй юм байна гэж ойлгох болно шүү гэж тодорхой хэлж байгаа, тийм ээ? Тэгээд юу гэсэн байна вэ? Та нарын сонсож байгаа үг минийх биш, харин намайг илгээсэн эцгийнх юм. Тэгэхээр Есүс өөрөө бурхан. Бурхан бас бурхан. Есүсийн одоо хайрын хэл үг юм бол бурхан аавын хайрын хэл ч гэсэн
үг байх нь. Тийм учраас Есүс Бурхан Ааваа хайрладаг учраас түүний үгийг дамжуулж түүний үгийг биелүүлдэгэ гэдгээ хэлж өгч байгаа. Тийм учраас та нарын сонсож байгаа энэ үг яг үүндээ миний үг биш. Яг үүндээ нөгөө Аавын хайрын хэл үг байхгүй юу? Тэгээ би та нарт дамжуулж байгаамаа. Би түүний үгийг биелүүлдэг юм аа. Тийм болохоор би та нарт дамжуулж байгаамаа гэж Есүс биднэрт хэлж байгаа гэсэн үг юм аа. Амен уу? Амен уу? Бид Бурханыхаа үгийг ойлгож, мэдж хамгийн гол нь түүгээр амьдрах. Бид нар олон үг мэдэхгүй байж болно. Гэтэ бид мэддэг ганц үгээж болтгой хэрэгжүүлдэг байх нь чухал юм аа. Түүнийг биелүүлдэг байх нь, үйлддэг байх нь, сахидаг байх нь чухал юм аа. Амен уу? Амен уу? Сүүлийн үед Бурхан миний зүрх сэтгэл дотор баяр хөөрийн юм одоо ирвэхийг нисгэж байгаа. Баяр хөөрийн одоо тийм одоо ирвэхээ нисэж байгаа юм шиг ийм одоо юу гэж хэлэх вэ? Мэдрэмжүүд төрж байгаа. Сүнслэг мэдрэмж. Энэ ямар мэдрэмж вэ? Үгийг биелүүлж байгаа. Үгэнд орж байгаа. Үг сахиж байгаа. Бурхны үгийг биелүүлж байгаа болохоор Бурхан надад баярлаад байгаа юм шиг. Биднэрт баярлаад байгаа юм шиг ийм одоо баяр хөөрийн мэдрэмж надад эзнээс ирж байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай мэдрэмж. Улам бүр энийг мэдэрмээр, улам бүр эзний үгэнд ормоор, улам бүр үгэнд дурламаар, үг уншмаар, үгийг нь биелүүлмээр, үгийг нь цээжилмээр санагдах. Энд одоо уриалан дуудах мэдрэмж гэж ойлгож болно гэсэн үг юм. Амен уу. Монгол Эдийн засгийн дараа нам гүм цаг хугацааг өнгөрүүлсэн. Маш их одоо ядарсан байсан. Тэгээ гэртээ очиод байгаа амраад гэрт баг хөнгөн шахуу байсан болохоор ингээл нэг бол босоол, нэг бол унтаал, нэг бол залбираал, нэг бол бичээл, нэг бол зурагт үзээл, нэг бол магтаал сонсоол. Ингээл одоо ийм цаг хугацаа өнгөрөөгөөд тэгээд эзний өмнө би асууж исэн. Эзэн минь одоо цаашаа яах вэ? Яагаад төвийн халаалт бүтэхгүй байна эзэн? Яагаад уг нь амархан шүү дээ. Та хэрвээ ингээл хийчих шүү дээ. Яагаад болохгүй? Яг би ойлгож байна. Манайхыг жижигхэн хэмжээтэйгээд төр засгаас энэ том турбаага цоолохгүй гэдэг байгааг нь би ойлгож байна. Гэхдээ л гарц байх л ёстой. Яагаад болохгүй вэ? Тэгээд цаашлаад манай цуглааны газар эзэмшлийн одоо нэрийн асуудал байсан. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Эндээс бүх юм эхлээд байгаа юм биш үү? Энд гацаа байгаа юм биш үү? Эзэн минь энийг одоо би яах вэ? Тэгээ би тэр талигачийн нөхөрлөө мессеж бичлээ. Утсаар залгалаа. Хариу байхгүй. Тэр дөрөв нь бичлээ, залгалаа, хариу байхгүй. Би одоо увс очихороо яг гардаж нүүр тул нь уулзах хэрэгтэй байна гэдгээ ойлгосон. Тэгээд би залбираад эзний өмнө суухад эзэн надад нэг зүйлийг сануулсан. Заавал та нар тэлж яах гэдэг юм. Одоо та нар ингээ хангалттай ингээ 200 орчим болоод байрандаа багтаад болчихлоо шүү дээ. Та нар байгаадаа сэтгэл хансан бол би ч гэсэн танай байшинд сэтгэл хансна. Та нар эндээсээ өсөж үржихийг хүсэхгүй бол би ч гэсэн та нар зөвшөөрөл өгөхийг хүсэхгүй. Тэгээ би гол зүйлээ бид орхисон юм байна. Би зүгээр л байшин барилга аж ахуйн тухай яриад байгаа болохоос биш. Би зүгээр алдар тагууч хуулган болох тухай л бодоод байгаа болохоос биш. Би түүний үгийг сахин биелүүлэх талаар буюу бид сайн мэдээ тарааж үг төвтэй амьдрах талаар бид үнэхээр хөсөдүүлээд байгаа юм байна гэдгээ ойлгосон байна. Амен уу. Бидэнд эзэн өсөлт үржилтийн хараа өгсөн. Бид энэ хараатай бид үүнийг ярьдаг. Гэтэ бид үүнийг чухалчлахгүй байгаа. Бид үүнийг зүгээр хийдэг болохоор болж байгаа хийж байгаа. Гэтэ илүү чухал нь энэ байна. Энийг л хийчүүл болох гээд байна. Тэрийг л хийчүүл болох гээд байна гэж ахта жинхэнэ гол зүйлээ орхиод байгаа юм байна. Тийм учраас бидний дээр эзний тийм ээ анхааруулга эзний одоо тийм энэ одоо мессеж ирж байгаа юм байна да гэдгийг ойлгосон байна. Амен уу. Амен уу. Бид үнэхээр Есүс тайртай, би танд тайртай гэж хэлдэг. Би таныг хайрламаар байна гэж дуулдаг. Бид үнэхээр түүнийг хайрлахыг хүсдэг. Түүнд таалагдахыг хүсдэг. Надад ийм сэтгэл байдаг. Манай чуулганд ийм сэтгэл байдаг. Тийм болохоор бид илгээлтэнд явдаг, идүү хийдэг, инкаунт хийдэг, эсийн бүлэг байгуулдаг, сайн мэдээ дараач хүмүүсийг сүм рүү авчрах хүсэлтэй байдаг. Гэхдээ бид үүнийг тийм ээ агуу алдарч чуулган болж харуулахын төлөө хийгээд байгаа юм уу? Эсвэл үнэхээр түүний үгэнд дуулууртай байхын төлөө хийж байгаа юм уу? Гэдэг зүйл дээр эргэж харах шаардлагатай байна гэдгийг анзаарсан байна. Амен. Тийм учраас эзэн бурхан бидэнд 500 гэдэг тоог сануулсан.
Айл эртэл та нар 500 гэж залбирсан. Тэгээд та нар одоо хүртэл түүндээ хүрээгүй байна. Айл эртэл хамтын төвч болон 500 хүнтэй болёо. 500-д хүргэж өгөөч гэж залбирсан. Тэгээд хэдэн жил болж байна алив. Тэгээд үнэхээр надад хэлэх үг олтоогүй. Тэгээд би та нарт энийг хуваалцахад надад үнэхээр хэцүү бас ичмээр байна. Гол зүйлээ алдагдуулж маш их одоо хийсч явсан, агаараар их ниссэн, энэ тэргээр их явсан. Тэгээд тийм ээ хийж байгаа үйлчлэлүүдээ сэтгэл ханаж, сүнсэндээ баяжиж, бардамнаж магадгүй бид нар тийм ээ хөөсөрсөн юм болов гэдэг ийм одоо гимшил, ийм бодол төрж байгаа. Тийм учраас бид нар үнэхээр эзэнт хайртай бол бид түүний үгийг л биелүүлдэг байна. Эзний үг юу вэ? Бид өсөж үржих ёстой, сайн мэдээ тунхаглах ёстой, бид үгэнд дуртай байх ёстой, чимээгүй цаг хийдэг байх ёстой, бид үгийг цээжлэх ёстой, үг төвтэй амьдрах учиртай юм аа. Бид нар яг энэ гол зүйлээ хийхгүй байгаа энэ цангалтаа өөр зүйлийг хийж байгаа сэтгэлээрээ ингээд таглаад тэгээд энийг ингээд за болно хийн штэ. Тэгэд энийг хийчлээ штэ гэж ингэж одоо бид нар өөрсдөө хуурч байгаа юм биш байгаа да. Гэдэг ийм одоо сэтгэл төрсэн байгаа. Хажуудлын үндэ хэлий да. Сэрээрээ. Сайн мэдээ тунхаглая. Амен. Амен. Тийм учраас бид нар үнэхээр намар 9 сар хүртэл одооноос эхлээд сайн мэдээний одоо хөдөлгөөнийг эхлүүлж байгаа. Бидний хүн бүр яг өөр шиг хүнийг дагалдуулъя. Би яаж тэгдгийг, би яаж үйлчилдгийг, би яаж үнэмшдгийг, би яаж тийм ээ зориулдгийг яг над шиг хүмүүсийг бид нар босгох хэрэгтэй. Тэр хүн бол үнэхээр том сагалгаар бут байх болно гэж итгэж байна. Тэр бутанд олон жимснүүд байх болно. Тэгээ дээрүүд ч байх үү одоо явлгүй удаж баг залуу байхдаа аав ээжтэйгээ цуг бид нар өндөр ангаан арлуу жимс түүдэг байлаа. Үхрийнүүд маш их ургадаг. Тэгэл бид нар ингээл явж очиод жижигхэн майхан барайл тэгэл хүн болгоно ингээл жимс түгээл 60-ын одоо нэг юм болон цэнхэр болооноор дүүрэн жимс түүж ирээл ээж нь бүгдийг ингэж угаас навчин одоо түүгээл тэрийгээрээ барай хийгээл тэгэл бид нар оюутан байхдаа авчраал зунжангаа ингээл өвлжингээ барай иддэг. Тийм үе байлаа. Тэгээ үхрийнүүдийг түүхэд манай номоно баг байсан үлгэтэй. Тэгээ манай нутгийн нэг ах жолоо бариад бид нар тэр ч одоо нэг бор нөгөө нэг зээл 130 биш бор машин чинь 53 та явсан байгаа. Тэгээ тэр ах маань завилд суугаад үлгэтэй номног өвдгөн дээрээ тавиад тэгээ завилсан чигээрээ бөксөрөө ингэж яваал бутнаас бут руу түүгээл шилжээл түүгээд байна. Тэгэл нэг бутыг сөхөхөд л ингээл бүнжээс нэм аймаар их юм юу нэг үхрийнүүд байж байдаг. Бүгдийг ингээл нэг бутнаас бараг 5 литрийг түүдэг. Ингэж одоо түүдэг. Тэгээ тийм учраас маш хурдан нөгөө дүүрдэг байсан байхгүй. Тэгэж бид нар дүүжээс үеийг сандаг. Тэрэн шиг бид нар заримдаа үнэхээр аврагдах амар тайвны хүн. Өнгөрсөн 7 өдрийн номлолд юу гэж хэлсэн бэ? Тийм ээ? Энэ ертөнцид эзний дагалдагчид байгаа. Өнгөрсөн 7 өдрийн хүний номлол яагаад чухал вэ? Яг л эзэн яг өмнө нь надад энэ үгийг хэлсэн байсан. Тэгээд би тэр пастрын үгийг өмнө сонсцсон байсан байхгүй номлолыг. Тэгээд энэ ихчийн номлол бидэрт яг одоо хэрэгтэй юм байна. Тийм учраас би тэр ихчийн үгийг та хуваалцаж өгөөч гэж хүссэн байна. Амен. Бас энэ ертөнцид амар тайвны хүн буюу дагалдагчид байгаа. Бутнууд байгаа. Сагалгар бутнууд байгаа. Олон хүмүүсийг аврал дагуулах бутнуудыг бид нар олох хэрэгтэй байна. Амен. Энэ бол бидний хийх ёстой ажил юм аа. Олон хүнийг одоо олон зүйлийг гэж бид нар ботхоос илүү амар тайвны хүн хаана байна? Аврал хэрэгтэй хүн хаана байна гэдэг дээр төвлөрнө. Мэдээж бид нар олон хүмүүсийг авчирна. Ядарсан, зүдэрсэн, өвдсөн, асуудалтай, эзэн хэрэгтэй хүмүүс хаасайгүй байгаа. Авчирна. Гэтэ тэдний дундаас илүү бид дагалдагч дээр төвлөрч сайн мэдээ тунхаглая. Амен. Амен. Тэгээд бид үнэхээр 9 сард миний бодлоор 9 сар гэж бодож байна. Сайн мэдээний одоо юм хөтөлбөр гаргаад 9 сард одоо ургацаа хурааж авах ийм цагийг бид нар гаргахыг хүсэж байна. Амен. 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 Хажуудлын үндэ хэлээ та. Есүсийг хайрладаг нь түүний үгийг дагдаг юм аа. Амен. Амен. Түүний үг бол аврал юм аа. Амен. Авралыг тунхаглая.
Аамен. Аврал хэрэгтэй хүмүүс маш их байгаа учраас бид авралыг тунхаглах хэрэгтэй юм аа. Амен. За бид нар цаашаа 25 26 харах юм бол ингэж хэлсэн байгаа. Үргэлжлүүлэн уншия. Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ. Саяны 23 24-ийг хэлж байгаа. Тэрнээс өмнөх хэсгийг хэлж байгаа. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулгах болно. Амен. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн эсний өдөр бол ариун сүнсний өдөр буюу чуулганы төрсөн өдөр байгаа. Тийм учраас загалмайны оролт ногоон болж хувирсан. Ногоон гэдэг бол амийн бэлэгдэл тийм ээ. Өсөж үржиж байгаа, өнөр өтгөн болж байгаа, газар дэлхийн ногоон өнгөөр солигдонгууд бүгд амьдарч байгааг нь өнгө байхгүй. Тийм учраас энэ ногоон өнгө бол ариун сүнсний өнгө байгаа. Есүс загалмай цовдлогдсон нас ороод үхээд хадун булшинд оршуулгдсан. Тэгээ 3 хоногийн дараа үхлийг алн амьлаад тийм ээ. Тэгээд 40 хоног юр бусын амилсан биеэр байжгаад Тэнгэр рүү дээш яваад 10 хоносны дараа 50 дахь өдрийн баяр буюу Пентакост болоод тэгээд тэр Пентакостын өдрөөр ариун сүнс ирснээр чуулган мэндэлсэн байгаа. Ингээд чуулган мэндэлсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Ариун сүнс тэнд байгааг нь илрэл. Чуулганы эцэг бол ариун сүнс юм аа. Тийм учраас ариун сүнсний өдөр амилсан баяраас хойш 50 дахь өдөр буюу тэр эзний өдрийг амилсан Христ биш ариун сүнсний өдөр гэж тэмдэглэдэг. Ариун сүнсний өдөр гэдэг бол нэг өсний чуулганы өдөр бөгөөд түүний дараа буюу 5 сарын сүүлийн 7 хоногийг дэлхийд даяараа пастор талархах өдөр гэж ингэж тэмдэглэдэг байгаа. Тийм ээ? Тэгэхээр энэ бүгд холбоотой явж байгаа үйл явцуд байгаа байхгүй юу? Амен. Тийм учраас бид нар ариун сүнсний үүргийг эндээс харж байгаа. Ариун сүнс ч мөн ялгаагүй яадаг гинэ? Есүсийн заасан хэлсэн бүгдийг зааж сануулгах үүрэгтэй. Ариун сүнс ч гэсэн Есүсийн үгийг биелүүлдэг. Тийм ээ? Есүс Бурхан Аавынхаа, ариун сүнс Есүсийнх. Тэгвэл эцэстэн базаад харвал бүгдээрээ Бурхан Аавын үгийг л яадаг байх нь биелүүлэхийн төлөө, сахин биелүүлэхийн төлөө, дагахын төлөө, сануулгахын төлөө байгаа оршихуй юм аа. Тэгвэл чуулган ч гэсэн Бурхан Аавын үгийг биелүүлж, Бурхан Аавын үгийг сахивал тэр чуулгантай ариун гурвал хамт байна. Тийм ээ? Бурханы хүсэл чуулганаар дамжин биелж, чуулган ч гэсэн ариун гурвлын 4 дахь ариун оршихуй болно, оршин байх боломжтой гэсэн үг юм аа. Амен уу? Танд тийм агуу хувь тавилан өгөгдсөн байна. Амен. Та ариун гурвлын өөдөөс тийм ээ? Ариун эцэг бурхан, ариун эцэг бурхан баруун талд, баруун чинэлөө энэ үстэй тий. Энэ ариун эцэг бурхан Есүс Христ ариун сүнс. Тэр ариун зураг дээрээс харуул тийм байгаа. Тэгээд ариун эцэг бурхан баруун талд байгаа бөгөөд ариун эцэг рүү Есүс ч ариун сүнсч толгоогоо гэлжийлгсэн тийм ээ. Тэгээд өмнө нь талах дарс бэлэгдсэн зоог тэгээд энэ энтэл нь хоосно. Энтлийн ширээ бол нэгүслийн ширээ рүү ариун чуулган ирэх ёстой. Ингээд чуулган хамтдаа зөвлөлдөж тэр үгийг биелүүлж, үгийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг Есүс хайр гэж ойлгодог. Амен уу? Энэ бол хайр бөгөөд бид ингэж амьдрахад ариун оршихуй бидэнтэй хамт байдаг. Тэгвэл бидний амьдрал боломжгүй зүйл гэж байхгүй бөгөөд бидний гуйсан, хүссэн, бодсон болгоныг эзэн биелүүлж өгнө. Тэр бидний бодол санааг нэвч чухт мэдж бидэнтэй хамт биднийг удирдан дагуулна, ерөөж. Амен. Тэгээ зогсохгүй биднийг тийм ээ энэ дэлхий төдийгүй үхлийн дараач мөнхийн диваажин бидэнд өгдөг. Амен уу? Тийм учраас эзэнтэй цуг байгаа хүмүүсэд үхлээс айдаггүй бөгөөд бид үхлийн нан амьдарч байхдаа түүний хүслийг биелүүлж өгснийхаа дараа түүнтэй цуг мөнхийн диваажинд амьдрах онцгой юр бусын хувь тавилангийн эзэд юм аа. Амен уу? Амен уу? Би ийм амьдрал дуудагдсан. Энэ бол миний амьдралын хайж болохгүй, мартаж болохгүй, орхиж болохгүй зураг төсөл гэдгийг битгий мартаарай. 27-оос 47 давхар хүртэл левтэй мартцсан байшин шиг битгий амьдраарай. Хамгийн гол амьдралынхаа зураг төсөл орцыг мартаж болохгүй. Бид нар энийг мартаад амьдрчвал Соломон хэлсэн хоосон байна. Бүгд хоосон юм байна. Би зөндөө амьдралаа бурхангүй бол хоосон байна. Үн цэнгүй байна, утгагүй байна гэж хэлсэн.
Харин энэ хамгийн гол зургийг амьдралдаа оруулж, энэ зургийг хүлээж авч, эзэн надаас юу хүсдэг вүлээ, тийм ээ? Есүс ч ариун сүнсэж энэ үгийн төлөө байсан үгийг биелүүлжсэн гэдгийг санаж, би ч тэгэх ёстойг санаж, түүний хүслийг биелүүлж амьдрах нь бидний хувьд бол хамгийн ариун, хамгийн үн цэнтэй, юр бусын гайхамшигтай амьдралаар амьдрах ивэл юм аа. Амен уу? Амен уу? Бид өнгөрсөн 2025 онд чуулганараа Бурхны үгийг хуулсан байгаа. Бид нар үгийг хуулаад олон юм зузаан бүх хүний гар орсон Библийг анх удаага бид нар төрүүлсэн байгаа. Тийм ээ? Дээр үеийн раббинаар Бурхны үгийг хуулдаг байсан. Нэг үг л буруу бичих юм бол тийм ээ? Босоод усанд ороод дахиад гимшээд ингэж дахиад ихнээсэн бичдэг ийм үйлээ хийдэг байсан байгаа. Бид нар тэрний нэг адил бид ч гэсэн эзний үгийг хуулж ингэж ном гаргасны нь бол гайхалтай. Харин 26 оны хувьд бид хамтдаа цуглан эзний үгийг унших болно. Бид бүгдээрээ бөөнөрөө цуглан эзний үгийг уншиж, үгийн тайлбаруудыг аваад тийм цагуудыг бид нар зуны завгүй өдрүүдийн дараа хамтдаа гаргана гэж бодож байгаа. Амен. Бид нар нэг жилэн бичнэ, нэг жилэн уншина. Тэг хамтдаа эзний үгтэй ойрхон байна. За түүнчлэн бидний хүм бүр өглөө бүр хувьдаа чимээгүй цаг гаргаж явах хэрэгтэй. Та нар өглөөний санрайсыг сонсож байгаа бах тийм ээ. Санрайс мөрөглүүдийг өглөө болгоно оруулна. Тэрнээс гадна өөрийн хувийн үгийн цаг, үгийн өмнө суух, үг унших. Тэгээд тэр нэг л үгээ тэр өдөр л хийхэд болно. Амен уу. Учир нь бид нар 24 цаг л амьдардаг. Өнөөдөр ингээд орой дуусаад маргааш өглөө амьдрах уугүй юу гэдгээ бид яг баттаа хэлж мэдэхгүй. Мэдээж жоохон амьдрах л байх л та. Тэгтээ юмыг аж мэдхүү. Өнөө шөн бидний хэнийч яачих юм бэлээ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бид өнөөдөр л гэж байгаа бол яах ёстой. Үгийг уншиж, үгийг сахин билүүж, үгээр амьдрах учиртай юм аа. 1-р Тимот номны 2:4 хэлсэн байдаг. Бурхан бүх хүнийг аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэ гэж хүсдэг. Бүх хүнийг аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэ гэж хүсдэг юм аа гэж Паул өөрийн итгэлийн хүү Тимотод захиж хүн бүрийн төлөө сайн мэдээг тунхаглаараа гэж загсан байдаг. Амен уу. Тийм учраас бидний хүн бүр бүх хүнийг аврагдах учиртай гэж итгэж тэдэнд сайн мэдээ, үнний мэдлэгийг тунхаглан эзэн лөө дагуулж амьдрвал бидэнд гансарч гүйрэх зав байхгүй. Сэтгэл санаагаараа гундаж гутах зав байхгүй. Амен уу. Тэгээ миний амьдрал янз бүрийн асуудал тулгараад тэгээ гунж гутыг гэсэн ч гунж гутах зав надад байхгүй. Тэр бүгдийн дундуур хийх ёстой юмаа хийж, тунхаглах ёстой юмаа тунхаглаад ингээд явбал тэр болгон тэгж явах, тэг сууж явах зав үнэндээ алга байна. Амен уу. Таныг ч гэсэн тийм байгаасаа гэж хүсэж байна. Амен. Сайн мэдээ тунхаглан, үйлчлэлээ хийж, хүмүүсийг аврал дагуулж, бид үнэхээр энэ эзний хүслийн дагуу, эзний үгийн дагуу завгүй амьдрвал бидэрт тэгж эморчих зав байхгүй шүү дээ. Амен уу. Амен. Бидэрт цаг хугацаа богино байна. Үеийн төгсгөл ойрхон байна. Эзэн айсуу хизээ мэдгүй үүдэн дээр хаалга тогшиж байна. Хизээ энэ ертөнцийн дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Хизээ бидний амьдрал дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тийм болохоор бид амжиж аль болох олон хүнийг хөгшин залуу гэлтгүү аврал дагуулж, эзэн лөө дагуулж түүний үгийг биелүүлэх нь бидний ариусл гэдэгт итгэж байна. Амен уу. Ром номны 1-р бүлгийн 16 дээр 17 дээр хэлсэн байдаг тийм ээ. Сайн мэдээ бол Бурхны хүч юм аа. Юудэ түүнчлэн грек хүнийг аврах Бурхны хүч мөн. Тийм учраас сайн мэдээ намайг ч авардаг, тэр хүнийг ч авардаг. Сайн мэдээгээр би ч авралаа батжуулна, тэр хүн ч хүчрэгч чинь. Тийм ээ? Амен уу. Тийм учраас илгээлтэнд бид нар яагаад дуртай байдгийг? Яагаад бол илгээлт намаагч цэгцэлдэг, миний итгэлийг ч хүчтэй болгодог, тэр хүмүүсийг ч гэсэн адилхан босгон байгуулдаг. Тийм учраас бид илгээлтэнд дуртай. Сайн мэдээч ялгаагүй юм аа. Амен уу. Хажуудлын үндэ хэлээ та. Сайн мэдээ тунхаглая. Хүмүүсийг авралт хөтлөё. Амен уу. Сайн мэдээ тунхаглаад өнгөрсөн жилүүдэд, өдөр хоногудад авчирсан хүмүүсээ сан. Тэдний лугаа мессеж бич. Тэднийг дууд 6 сарын 19-ний энкаунтер болох гэж байна. Тэрэнд оруул. Энкаунтер чинь зүгээр нэг амархан болчдгоо. Зүгээр нэг амархан бол тэр бол маш их хүч шаарддаг байхгүй юу? Маш их сүнслэг энерги шаарддаг. Бие махбодын ч хүч шаарддаг. Тэгвэл бид яагаад ойрхон хийж байгаа юм? Яагаад бол бид
хүмүүсийг цаг хугацаа богино байна. Энийг би мэдэрч байна. Бид авармаар байна. Тийм учраас бид хэрвээ хүнэл байвал 2 сар тутамдаж энкаунтер хийхэд бэлэн байгаа. Амен уу? Тийм учраас хүмүүсийг дагуул, авар сайн мэдээ дагуул. Өөр чухал ажил алга байна. Угаасаа Монгол орны амьдрал ямар байгааг хэлүүлтгөө мэдж байгаа. Бид нар яаж хичээгээд бидний амьдрал одоогоосоо сайдахчгүй, одоогоосоо муудахчгүй. Бид нар ингээл энэ хэвээрээ явна. Харин бидний сайжирч чадах, амьдрч тийм амьдралаа илүү сайжруулах цор ганц зам зураг төслийн дагуу явах хэрэгтэй. Тэр бол Бурхны үгээр амьдрах. Бурхны үг үеийг сайн мэдээ тунхаглан олон хүнийг аврал дагуулснаар бидний амьдрал чанарчиж, бидний амьдрал үн цэнтэй болж Бурхны өрөөл бидний амьдралд буучирдаг юм аа. Амен уу? Энийг битгий мартаасаа гэж хүсэж байна. Амен. Левтгүй байшин бариад яах юм тийм биз дээ. Амен уу? Хажуудлын өндөө хэлий та. Сайн мэдээ тунхаглая. Олон хүнийг аврал дагуулъя. Магтаалын багийг урьж байна. Амен. Бүгд хамтдаа эзний өмнө магтан дуулъя. Хамтдаа эзэн минь ээ, та үнэхээр намайг ямар байхаас үл хамаарна. Та надаас хайраа салгаж байгаагүй, хайраа холдуулж байгаагүй. Таны хайр гайхалтай. Бүгд хамтдаа Есүс Христийн хайрыг магтцгаая. Есүс биднийг тийм ээ ямар ч үед хайрладаг. Бид нар хариуд нь түүнийг бас хайрламаар байна. Гэтэл түүний хайрын хэл бол үг юм байна. Бас түүнтэй хамт байх явдал юм байна. Амен уу? Амен. Тийм учраас бид үнэхээр түүний үгээр түүнтэй хамт байж хайрладаг хүмүүс байхын тулд түүний хайранд талархах нь хамтдаа эзний өмнө магтцгаая. За хамтдаа магтъя. За бүгд хамтдаа эзний өмнө эзний хайранд талархах нь эзнийг магтангаа бадам жаргалт үгийнхаа төлөө бас хамтдаа залбирая. Эзний нэгүсэл түрээ дээр байгаа гэдэгт итгэж байна. Бүгд хамтдаа магтан дуулаа. Заалын гэрлээ басгаад өгөөрэй.